За 5 дахь бодлогын хувьд пропорц зогсон байна. Тэгэхээр бид нэр пропорцийн хувьд А харьцах нь B, C-г харьцах нь D гэсэн пропорцийн хувьд юу байдаг вэ гэхээр захын гишүүдийнх нь үржүүр А-г B-гээр үржүүлсэн нь голын гишүүдийн үржүүртэй B-г C-гээр үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Тэгэхээр энэ чанарыг ашиглах юм бол захын гишүүн гэдэг нь 12-ыг X-ээр үржүүлсэн нь 18-ыг 36-гаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Тэгэхээр энэчнээс бид нар эхлээд 12-ыг үржих нь X нь хэдтэй тэнцүү юм бэ гэдгээ олох нь байна тийм ээ. Тэгэхээр 18-ыг 36-гаар үржүүлэх юм бол 648-гаар нь X-ээ олохын тулд 648-ыг 12-тоо хуваана гэсэн. Тэгэхээр бидний X бол эндээс 54 буюу B хариулт гарч ирж байна. За 6 дахь бодлогын хувьд хамгийн бага эрхийг хуваагдагчийг олоорой гэсэн. Тэгэхээр 4-ийн анхны товарчдгүйн задлах юм бол 2, 2, 2, 1. Тэгэхээр 4 бол 2-ын 2 зэрэг байх нь байна. 8 гэдэг тоо бол 2, 4, 2, 2, 2, 1. Тэгэхээр 8 бол 2-ын 3 зэрэг. Тэгэхээр хамгийн бага ерөнхий хуваагдагч болвол 4, 8, 2-ыг тухайн анхны тоонуудынхаа за хамгийн их зэргүүдийн нүүдтэй ядаж нэгэнд нь оролцсон. Тэгэхээр 2-ын 3 зэрэг 8. Тэгэхээр 8 гэдэг бол 4-ийг ч хувааж чадна, 8-ыг ч хувааж чадна гэсэн.